Тэгэхэр кино маань цагдаа газарт орж ирж буй нэг эмэгтэй хэсгэр үйл явдал эхэлдэг. Яв Шавжиг их манай гол дүр эмэгтэй амьдралынх нь нэг өдөр налга болсныг хэлэхэд цагдаа гайхаж харан түүнийг нарсан байж магадгүйгээд эхнээс нь тодорхой ярьж өгөхийг хүснээр үзэгдэл солигдно. Шавжиг хүүхэд байхасаа ямар нэгэн зүйлийг бусдаас төрүүлж хийдэг байсан бөгөөд тэр дунд ангидаа хүүхдүүдээс төрүүлж дууснаас олж багштай загнуулан усан сэлд гүйлтийн тэмцээний үеэр ихэнд барайнаасаа гарч зураг агуулах үедээ төрүүлж нэмсэглэн мөн сэрүүлэнээсээ төрүүлж сэрж ер нь ямар ч үйлдэлийг төрүүлж хийдэг нэгэн байжээ. Их сургуулаа төгссөний дараа одоо тэр нэгэн хэвийн уйдгартай шуудангийн газарт ажиллах болжээ. Шавжи ажлын хамтрагчтай туслахаар захианууд хаан байг зааж өгөн шуудангаа хүлээж авах үед Утаг их залуу Марка нааж хүмүүсийн араас очрлон түнд захиагаа өгдөг. Тэр өдөр бүр захиа болохоос гадна асуултанд ногт хариулдаг тул Шавжи залуутай ярихыг хүсэлгүй захиаг нь авах бөгөөд өдөр нь тэр буцааг зээл захиаг нууцаар авч ажлын цаг дуусахыг хүлээж сууна. Орой ажлаа тарсны дараа Шавжи гэрлүүг арихаар паркийн хажуугаар явахдаа бүжиг зааж өгч буй нэгэн залууг олж харан хүмүүсийг дагаж бүжиглэх үед Винсенгийн их залуу түүнийг хамт бүжиглэхийг гуйв. Шавжи цагийг хөвгөлтөд өнгөрүүлэн түүнийг гэрлүүг явах гэтэл Винсент бүжиг эвсэлтэйг нь хэлэн дараа нь хамт бүжиглэх боломжтой эсэхийг асууж нэрийг хуудсаа өгдөг. Тэр залууд шуудан газарт ажилдаг гэдгээ хэлэн тэр хоёр ахиж уулзсан амлаж ингээ Шавжи замаараа загсны дэлгүүрээс үнгүй шөлийн навн түрээсийн гэртээ ирэхэд хөр шайлын өгнө нь Шавжны хор цацж байлаа. Түүний ажил цалин багтаа тул тэр хямд түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд Шавжи орой хоолой идэх үедээ өдөр нууцаар авсан ил загтлын зургийг аван тэр гадаад дайлсан юм шиг өөрийнхөө сошиал хаяг дээр оруулахад түүний цорын гац дагч болох Эми Ченгийн хаягтай хүн зурган дээр нь лайктарч сэтгэлдүүлдээн. Ингээд тэр радио сонсох үедээ өнгөрсөн үйл явдлаа эргэн сандаг. Шавжиг ахлах сургуульд байхад аав нор сурггүй алга болсон бөгөөд аав тухайд дэлгүүрээс дүүп авахар явсан ч тэр гэртээ эргэж ирээгүй юм. Нөхөр алга болсны дараа ээж нь цагдаад мэдэгдсэн ч тэд түүнийг олж чадалгүй хэдэн сар өнгөрснөөр эцэст нь эрлийн ажиллагаа зогсон. 7 сарын дараа ээж нь түрээсээ төлж чадалгүй хүнд байдалд орсон тул өөр газар руу нүүхээс ураарахгүй болж Шавжи юмнуудаа баглах үедээ хайрцаг дотроос 38 гэсэн тоотой түлхүүр олон яг юуных гэдгийг нь огт санахгүй байлаа. Ээжд нь тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул аав нь хуучин юмнуудыг зархаа шийдсэн ч Шавжи ээжигээ болиулан аавынхаа радиог өөртөө авч үлджээ. Ингээд маргааш өглөө түүний ажил дээр нэг хүн газар унсан дугаараар очор дайрснаар Шавжи очроо үйлчлүүлэхийг сануулсан түн загнуулах үед Азар Винсент хурц ирэн өөрхөн нээлж уусныг харуулж эмэгтэй хүнтэй ингэж бүдүүлэх харьцаж болохгүйг анхааруулдаг. Захирал нь тухайн хүнийг авч гарсны дараа Винсент Шавжитай уулзсандаа баярлан маргааш орой завтай эсхийг асуухад тэр шууд зөвшөөрч түүнтэй хамт кино үзэхээр олно. Оройн Шавжи радиоор хөгжим сонсох үедээ Винсент өөртөө зориулж хайрын дуу дуулж байгаагаар төсөөлөх үед гэнт тогон тасрах бөгөөд маргааш өглөө тэр ажил руу явах замдаа эмэгтэй хүний биед зөвшөөрлгүй өрчвэй гаж донтны зургийг авч эмэгтэй рүү харж буй нэгэн залуугийн талаар хэлэн тэр хоёрыг ширтэлцүүлэн удалгүй Шавжиг ажиллаж явах үед Винсент түнд хоол иж авчран сайхан хооллоороо гэд гарч явдаг. Тэр хоолноос амсан анх удаага ийм гоё амттай хоол идэж байгаадаа үнэхээр их баярлан орой ажиллаа тарсны дараа Шавжи Винсенттэй хамт кино үзэж тэр хоёр буцах замдаа бие биенийхээ талаар таньж мэдхээр Винсент түнд өмнө үерхэж байсан найз охин нь цусны өвчнөөр өөд болсныг хэлж асрамжийн газарт өссөн өнчин хүүхдүүдэд хандив өгдөг гэд тэнд амьдарч буй 5 настай охинд яаралтай зүрх шилжүүлэн суулгах хэцүү нөхцөл байдал тул орсныг тайлбарлана. Хагалгааны зардал нь маш өндөр гарсныг мэдсэн Шавжи охин туслахаар маргааш Валентины өдөр болох $200,000 мөнхөс тикетийн шагналтай тэмцээнд түүнтэй хамт оролцохоор шийдгээд Винсент салын зөвшөөрч тэр хоёр тэмцээндээ бэлдэж эхэлдэг. Орой харанхуй болоход тэд гэртээ харахаар автобусанд сууж Винсент гарнаас наатхан түүнийг яг үнсэх гэтэл жолооч гинт торомслон сайхан мөчийг баллаж орхино. Ингээд гэртээ ирсэн Шавжи маргааш өмсөх хувцснуудаа бэлддэг. Тэр FM хөтлөгчтэй холбогдсон Валентины өдрөөр хосын тэмцээнд орох гэж байгааг хэлэн Винсентийг сайн залуугээд тэр хоёр одоохондоо үерхэж эхлэхгүй байгаа гэхэд хөтлөгч маргааш болох тэр хоёрын тэмцээнд нь амжилт хүснэ. Маргааш өглөө нь Шавжи цэрүүлэнээсээ төрүүлж сэрж тэр Винсенттэй уулзалтаа тийж чадан тэмцээн болох газар руу явах бөгөөд удалгүй автобусын дотор тэр өчтөрийн эмэгтэйг өнөг шилтэй залуутай болцож эхэлснийг харан гаж донтон түүний бие түрэх гэтэл Шавжи гинт орондоо сэрдэг. Тэр газ хувцас өмсөх үедээ арьсан наран түлэгдсэнийг анзаарч тэмцээн рүү явах замдаа ямар нэг зүйл буруу байг ойлгоно. Шавжи зорьсон газартаа ирэн цэвэрлэгч эмэгтэйгээс тэмцээн ханд болж байгааг асуухад эмэгтэй түнд өчтөр тэмцээн болсныг хэлэн өнөөдөр ажлын өдргээд Валентины өдөр өнгөрснийг тайлбарласнаар тэр гайхсан байдалтай танихгүй хүмүүсийн хэлснээр өнөөдөр нэгдэх өдөр болохыг олж мэддэг.
Шавжийг ажил руу очиход захирал нь хоцорсон дуурлан хамт ажилладаг найз нь түүнийг Валентинаар юу хийснийг асуудагч. Шавжи өчтрийг огт санахгүй байгаа тул юу ч хэлдэггүй. Гэтэл энэ үед тэр Утаыг хүн зодуулсныг харан захиан явуулахдаа бэлдэж залуу явахаас өмнө түнд баяртай гэж хэлэн орой ажиллаа тарсны дараа Шавжи хүмүүсээс Винсентийг харсныг асуудагч. Тэд түүнийг өнөөдөр ирээгүй гэдгийг хэлснээр киноны ихэнд гарсан түүний цагдаатай уулзч буй хэсгийг бидэнд харуулдаг. Шавжи цагдаад өөрт нь юу тохиолдсныг хэлэн гэрлүүгөө буцах ба оройн түүнийг эпэм сонсч байх үед хөтлөх залуу хар нөх мөн дөрвөн хэмжээстийн талаар ярих бөгөөд яг энэ үед гэрийнхэн тог тасарч түүний хувцсны шүүгэнээс хачиргалтай чимээ гархан тэр. Шавжи хаалгын онгойлгон нүдний шилдэг гөрвлэн хүнийг энд юу хийж байгааг асуухад тэр гөрвлэн хүмүүсийн алга болгосон мөн мартсан зүйлсийг хадгалж буцааж өгдөг ажил хийдэг гэдгийг тайлбарлан өнөөх 38 дугаартай түлхүүрийг гаргаж ирэхэд Шавжи түүнд аав нор сурггүй алга болсон гэж түүнийг олж өгөхийг гуйдал гөрвлэн хүн аавын шатар тоглож буй зургийг харуулan эзнийхээ хувийн мэдээллийг өгөх боломжгүйгээд яг хаана байгааг нь огт хэлдэггүй. Гэсэн Шавжи түүнийг ятгасаар сүүлчийн удаа Винсентийг яагаад алга болсныг асуухад гөрвлэн хүн энэ талаар ярихыг хүсэлгүй хаалгаадаг. Ингээд тэр сэрх үедээ саяны үйл явдал зүгээр л зүуд байсныг ойлгоно. Маргааш Шавжи цайны цагаараа Винсент рүү залгадагч утас нь огт холбогдохгүй байх ба тэр студийн гадаа өөрхөн зураг байг харан хүнтэй нь уулзгаад зурагч нь зодуулсан царайтай залуу өчтөр авсан зургнуудаа өөртөө зүгээр өгснээ хэлэн утасны дугаарыг мэдэхгүй гэхэд Шавжи зурган дээрх газар хаана байдгийг асууж түүнийг ятхан зургаа өнгөө авч буцаж ажил руу явдаг. Удалгүй түүнийг ажил дээр ирэхэд үйлчлүүлэгч шуудангийн түлхүүрийг өгөхийг хүснээр Шавжи гэрт нь байсан 38 дугаартай түлхүүрийн тоо Утагийн явуулдаг захианы тоотой адил мөн зурагчны хэлсэн хүн түүний царайтай таарч байгааг анзаарч Шавжи өчтөр яг юу болсон энэ бүх учрыг олохоор хуучин гэрлүүгөө очин нууцаар түлхүүрийг авч явах гэхэд ээж нь түүнийг анзаарч ганцаар амьдрах ямархуу байна гэд хэсэг ярилцаж суухаар олно. Ээж нь түүнтэй ярих үедээ ам алдан өөрийгөө аймаг их хурамч хаятай гэдгээ хэлэхэд Шавжи гайхсан байдалтай хурдган шиг гэрлүүгөө буцдаг. Тэр зураг дээрх байршлыг олохоор интернетээр хайх боловч адилхан гэмээр ямар ч зүйл олж чадахгүй байлаа. Маргааш Шавжи Винсентийг олохоор захирлаас хэдэн өдрийн чөлөө авах бөгөөд тэр зурган дээрхтэй адил газруудыг судлан өнөөх түлхүүрээр шуудангийн хайрцагнуудыг онгойлгох гэж оролцсоор дараа нь тэр далайн эргэлөө очин зурган дээрх байршлыг хан хүмүүсээс асууж явсны эцэст хэдэн өдрийн дараа тэр нэгэн шуудангийн хайрцгийг онгойлгож чаддаг. Шавжи захиануудыг гарган нэгийг нь онгойлгож үзэхэд газрын зураг байх ба тэр үүнийг дагж алгасаар өөрийнх нь зургийг авсан байршлыг олж газар аясан захиаг нээж үзэн Утагийн авсан зургнууд болохыг эцэст нь ойлгоно. Инх үзэгдэл солигдож Утай тохиолдсон үйл явдлыг бидэнд харуулна. Шавжи тэр хоёр ахлах ангитай нэг сургууль сурч байсан бөгөөд Утай хүүхэд байгаасаа янз бүрийн зураг авах дуртай нэгэн байжээ. Гэхдээ тэр Шавжигаас ялгаатай нь гүүх үедээ хамгийн сүүлд барайнаас гарч нэг ч шумал барилгүй аливаа юм хийхдээ үргэлж бусдаас хоцордог байсан тул хүүхдүүд түнд яст мэлхийг их хож өгөн хинч түүнтэй тоглохыг хүсдэггүй байлаа. Утай удаан хөдөлгөөнтэйгээс олж суруулаа төгсөөд автобусны жолоочоор ажиллах болсон ба нэгэн өдөр тэр олон жилийн дараа Шавжи шуудангийн газарт ажиллаж байгааг нь мэдэн түүнтэй уулзахаар өдөр бүр захиа явуулдаг болж Утай ахлах ангидаа түүнд сайн гэдгээ хэд удаа хэлэх гэж оролдсон ч Шавжи нэг нүдээрэж тоож хардаггүй байсан тул Утай нууцаар зургийг авч түүнд бэлэг болгож өгөхөөр шийдсэн ч тэр тухай өдрөөс хойш сургуультай ирэлгүй ээжтэйгээ хамт өөр хот руу нүүсэн байна. Гэхдээ аз болж Утай олон жилийн дараа түүнтэй тарж өглөө ажилд нь хүрэж өгөн оройн ажлаас нь буухад нь тосч авдаг болсон бөгөөд нэг өдөр тэр зориг гарan Шавжиг болзоонд дурахаар ажил дээр нь очсон ч Винсент түүнээс төрүүлж үйлдэл хийжээ. Утай тэндээс гарах үедээ Винсентийг найз бүсгүйтэйгээ ярьж байгааг нь сонсон. Тэр мотоциклоор араас нь даган хосуудын зургийг нууцаар авна. Шавжиг зүгээр л ашиглагч байгааг мэдсэн тэр түнд энэ талаар хэлэхээр шийддэгч. Винсент очер дайран Шавжид өөрийнхөө хоолыг өгснөөр тэр юм хэлж чадалгүй сандарсандаа хурдган шиг гарч явжээ. Маргааш нь Утай Шавжи тэр хоёрыг хамт байг харан араас нь дахаар зорчигчдод худлаа хийж буулгах бөгөөд тэр автобусаараа нууцаар даган тэр хоёртой хамт кино үзэж удалгүй киноны дараа Утай холоос зургийг аван тэднийг ажиглах үед дараа нь автобусаа холдуулахыг хүссэн зурус явуулсан байлаа. Утай автобус руу гүн цагдаа ачаас нь өмнө болуулж түүнийг явах гэхэд Шавжи тэр хоёр автобусанд сууснаар тэр явахаас өөр аргагүй болдог. Утай замдаа тэр хоёрыг ажигласаар үнсэлцгээс нь өмнө тоормсгий шиж болуулан ингээд тэр хоёр сүүлчийн буудал дээр бууж Винсентийг буцаж автобусанд суух үед түүний өмнөх экс нь ах нартай хамт орж ирэн охины хаалгаанд зориулж авсан мөнгөө хурдан буцааж өгөхийг хүсгээд Винсент охиныг өөд болсон гэж уйлж эхлэн тэр л өөрсдөө төлөгтүүлж бүх мөнгийг алдсан гэдгээ тэдэнд тайлбарладаг.
Үүний сонсоох нь хэрвээ дүүхэн зээсэн мөнгийг 3 оны дотор олж өгөхгүй бол эд эрхтний зарж мөнгө олж авна гэдгийг анхааруулснаар тэд явахаас өмнө түүнийг зодхон тэр. Тэр Винсентийг цогх гэдэгч удаан хөдөлгөөнтэйгээс олж түн шидэгдэх ба тэр хоёр ноцлох үедээ санамсгүйр FM-ийг ажилуулан шавжиг Валентины баяраар хосын тэмцээнд орох гэж байгааг нь сонсцгооно. Винсентийг инээж байгааг харсан тэр уурандаа түүнийг түлхэж унгадагч Винсент нүдрүүн цохиж автобуснаас буудаг. Шөндөнд дуусан тул утаа гэрлүүгээ арилгүй автобусанд хонохоор шийдэх бөгөөд маргааш нь түүнийг сэрэхэд эргэн тойронд нь байх хүн амтан машин гээд бүх зүйл хөдөлгөөнгүй болж цаа хугацаа зогссон байлаа. Утаа гудамжаар алах үедээ залуугийн дугуйг булааж хотоор явсаар эцэст нь шавжийг олж тэр гаж донтог болиулан түүнийг далайн эргэлөө авч явах бөгөөд утаа замдаа шавжитай анх тайлцсан хүүхэд насаа яран тухайн илүүээр тэдний сууж явсан автобус осолджээ. Ослоос болж утаагийн эцгийг нөөд болж ослын дараа тэр хоёр нэг өрөөнд хуваарлагдсан хэсэггүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байна. Шавжийг эмнэлгээс гарахаас өмнө тэр аавынхаа шуудан эдлхүрийг өгч тэд нэг лүгээ захиа бичгээ амлсан ч цаа хугацаа өнгөрөхөөр шавжи түүнийг мартан аав нь алга болсноос болж тэр өөр газар руу нүүжээ. Утаа эмнэлгээс гарсны дараа шавжигаас 2 захиа авсан ч сарын дараа тэр ахиж нэг ч удаа захиа аваагүй юм. Хотоор зугаалсан тэр хоёр удалгүй түүний очдог газар дээрэн утаа шавжийг үрж алгасаар далайн эрэг дээр суулган хэсэггүй хугацааг түүнтэй хамт өнгөрүүлдэг. Тэр шавжитай хамт зураг авахулж орой нар жаргах үед хот руу буцсан гэрлүүн хөргөж өгч замд малгайтай нэгэн хүн автобусанд норж ирэн шавжийг охино гэдгийг хэлснээр тэр хэдэн жилийн өмнө алга болсон аав нь болохыг ойлгоно. Шавжигийн аав нь түн цаа хугацаа зогсож байгаа анхны тохиолдол биш гэдгийг хэлэн тэр яг л түүнтэй адил өмнө ийм байдал орж байсан гэд яагаад цаа хугацаа зогсныг тайлбарладаг. Аав нь гэрээсээ гарсан тэр нэг өдөр хачиргалтай зүйлийг олж мэдсэн бөгөөд тэр байшингийн орой дээр гарах үедээ цаа хугацаа зогсныг анзаарч амьдралынхаа нэг өдрийг алдсан гэдгээ олж мэджээ. Тэр маргааш нь гэрлүү очихыг хүссэн ч цаа хугацаанд гацснаа ойлгон энэ бүх хугацаанд өөр газруудаар хэсвүүжлэн амьдарсаар аль хэдийн 10 жилийг өнгөрүүлжээ. Удалгүй аав нь буух газартаа ойртон тэр түүнийг охинд нь дүүпэ авч өгөхийг гуйхад утаа аав охин хоёрын зургийг дарж өгөн ингээд хэсэг хугацааны дараа тэр шавжийг гэрлүү навичин орон дээр нэвтүүлж урал дээр нь үнсгэж оролцсны эцэст духан дээр нүнсэн. Утаа явахаас өмнө газрын зураг мөн захиа бичжүүлдэг. Эцэст нь тэр түүнийг тавьж явуулах сонголтыг хийдэг. Үүний дараа тэр авсан зургнуудаа зурагчинд бэлэглэн өдөр нь тэр хамгийн сүүлчийн удаа шавжитай уулзсан баярлаа гэж хэлэн гарч явах үедээ машин дариулж ухаан алдхан тэр. Ингээд хойдрос хойш аль хэдийн 1 жил өнгөрчээ. Шавжи өөр шуудангийн газарт ажилд орж тэр утааг осолд орсноос хойш өөрлөн захиа явуулахаа болсныг мэдэн Валентины өдрийг ахад ганцаараа өнгөрүүлэхээр шийддэг. Гэнт утаа гарч ирэн түүнийг уйлуулж орхидог. Киноны төгсгөлд шавжи түүнийг харсандаа сэтгэл нь хөдөлж энэ бүх хугацаанд зөвхөн өөрлөн захиа явуулдаг байсныг ойлгох үед утаа түнд аавхан загсан дүүпүг авчирснаа харуулсан өдрийн хоолой хамтдаа идэхээр болж эцэст нь тэр хоёр нэг нэгэндээ хайртай гэдгээ хэлснээр кино маань дуусч байна. За тэгээ бичлэг маань таалагдсан бол лайк, саба дараад дараагийн кино тайлбараараа уулзцгаая. Түр баяртай.